Сайн байцгаана уу, ментор Гана байна. Би Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотоос ирээдүйд Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй залуучууд, хосууд, Америкийн нэгдсэн улсад хүүхдүүдэд сургах хүсэлтэй аав ээжүүдэд зориулсан сургалт зөвлөгөө хөтөлбөрүүдийг онлайнаар хийдэг ментор хүн байгаа юм аа. Энэ удаагийнхаа бичлэгээр би танартай хэрхэн 6 сарын дотор Америкийн нэгдсэн улсад ирж сурах вэ гэдэг талаар зөвлөмжийг хүргэхийг хүслээ. Хэрвээ таны ойрын ирээдүйд буюу 6-аас 1 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад суралцах төлөвлөгөө зорилго байгаа бол энэхүү алхмуудыг хэрэгжүүлснээр та өөрийнхөө зорилгыг биелүүлэх боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нэгдүгээр алхам, та мэдээж сургуулаа сонгох хэрэгтэй байгаа. Үүний тулд эхлээд та сурах чиглэлээ ямар ч мэргэжлээр сурахаа тодорхойлох хэрэгтэй. Сурах чиглэлээ тодорхойлохын тулд Америкийн нэгдсэн улсын аль хот мужид ямар боловсролыг олгодгоороо давуу талтай вэ гэдгийг сайтар мэдчих хэрэгтэй л дээ. Тухайлбал одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод гэхэд мөн залгаа хот Арлингтон, Виржиниа муж бол Америкийн боловсрол, эрүүл мэнд, улс төр, нийгмийн эдийн засгийн чиглэлээр сайн боловсролыг олгодог бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хот гэхэд хувцас, дизайн, загварын ертөнцөөр алдартай бол Лос Анжелес гэхэд кино урлаг, жүжигчин, дуучин, хөгжимчдийн бэлтгэдгээрээ маш их алдартай байдаг. Иймээс Америкийн нэгдсэн улсын ямар муж хот нь ямар мэргэжлийг эзэмшүүлдэг вэ гэдгийг мэдэх нь танд том давуу талыг олох юм шүү. За хоёрдугаар та юу мэдэх вэ гэхээр юу хийх хэрэгтэй вэ гэхээр сурах муж хотоо сонгочихсон юм чинь одоо сурах сургуулаа сонгох алхмыг хийх хэрэгтэй. Сурах сургуулаа сонгоход маш их хүндрэлтэй байдаг. Яагаад тэгэхээр Америкийн нэгдсэн улсад 4,000-аас дээш сургуулиуд байна. Энэ дундаас танд тохирсон сургуулийг сонгохын тулд та сургуулиудын талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Та англи хэлний бэлтгэлд сурах уу, эсвэл бакалавр, магистр, доктор сурах уу гэдгээс нь хамаарат хүн болгоно өөр сургуулиудын боломжууд гарч ирнэ. За ингээд хэрвээ та сургуулаа сонгочихсон бол 3 дугаарт нь сургуульдаа бичиг баримтаа 3-аас 4 сарын өмнө аль болох эрт явуулах хэрэгтэй болдог. 3-аас 4 сарын өмнө сургуульдаа бичиг баримтаа явуулснаар та бас аливаа зүйлийг цаг хугацаанд тулгаж хийхгүй байснараа давуу талтай болдог. За өөрийнхөө бичиг баримтыг бүрдүүлээд өргөдлөө явуулаад сургуулиас хариу автал танд 2-оос 3 7 хугацаа шаардна. За таны сургууль танд буцаагаад сургуулийн урилга илгээхэд бас 21-ээс 1 сарын хугацаа шаарддаг болохыг би өөрийнхөө туршлагаас хэлэх байна. Ийм болохоор аль болох эртнээс сургуульдаа өргөдөл бичиг баримтуудаа явуулах нь танд бас нэлээд давуу талтай байх юм аа. За ингээд сургуулиасаа бичиг баримтаа хүлээж аваад урилгаа хүлээж авах юм бол та Америкийн нэгдсэн улсын виз мэдүүлэх 4-р алхамд орох хэрэгтэй. Виз мэдүүлээд тэгээд визчин гарах юм бол Америкийн нэгдсэн улсад нисэж ирж оюутан болох нэ. За ингээд дээрх алхмуудыг танд хийхэд ямар нэгэн хүндрэлтэй мэргэжлийн үний зөвлөмж хийх хэрэгтэй бол заавал сургалт зөвлөгөө хөтөлбөрүүдэд хамрагдаарай. Ингэснээр таны цаг хугацааг хэмнэхээс гадна мөн ирээдүйд учирч болжгүй зүйлүүдээс өөрийгөө хамгаалах боломжтой юм аа. Америкийн нэгдсэн улсад оюутан болох 5 алхам онлайн гарын авлагыг Mon 6-аас USA.com хаягаар орж өөрийн имэйл хаягийг бүртгүүлээд татаж аваарай. Хэрвээ энэхүү бичлэг танд таалагдсан бол subscribe хийгээрэй. Танил найз нөхдөдөө цааш нь дамжуулаарай. Mon USA мөрөөдөл тэмүүлэл таныг бүтээн ментор Гана.